тусгай тогтносон Монгол улс гэж хэлэгдээд байгаа хэдий боловч хараат улс واخгүй юу? Хараат улс. Үүлэн жилийн начиг эргчлээд Тэгээ өөр бид цэвэр долларын эздээс хараат болсон. Хараат улс. Эсвэл бүр харьяат улс болох уу гэдэг асуудал байгаа. Долларын эзэд гэдэг бол маш энгийн. Энэ хүмүүсийн хувьд бол аливаа нэг улс орныг өөрсдийнхөө мөнгө хөлдөг тогтолцоонд АЛЗ торшиг барьж аваад хизээч хэдэн үеэрээ өрнөөс гарахгүй болгоод тэрийг их гоё IPO одоо юу гэдэг хөрөнгө оруулалтын зээл тусламж янз бүрийн гоё санхүүгийн гарант тэгээд их гоё нэрлэлсээр байгаа нэг мэтгэд өрөнд оруулцдаг штэ. Энэ бол бүрэн хараат болгож ийн гэсэн үг. Тэгээд дараа нь ялангуяа монголчуудын хувьд бол нэг өдөр нийлүүлээд энийг өөрсдийнхөө хамгийн том өөртөө услуугаад биднийг шаглаад зарчихна. Тэр нь хятад гэсэн үг. Одоо хятад чинь одоо юу гэдэг Америкийн засгийн газар хятадын валютын нөөц гэдэг байгаа 1 тэрбум гаруй доллар гэдэг байгаа чи явж үж Америкууд хятад тийм өртөө л гэсэн үг шүү дээ. Өртөө гэсэн үг. Мөн үү? Одоо бол эдгээр бүтэн улсаар нь бүгдийг хуулийн ялдаад ашиг малтуулын хуулийг хийгээд банкны хуулийг хийгээд үндсэн хуулийн анх хийсэн эдгээр. Ингэж яагаад тэгвэл нэг том гоё хамбургер болгоод нөгөө том өрөндөө шахах үйлдэл штэ. Тэгэхээр хэзээ бид нар энийг ойлгоод энээс нь өөртөө гараад өөртөө мөнгө хэвлэдэг болоод өөртөө мөнгө хэвлэнгуудаа санхүүгийн байгууламжаа бүтцээ бүгдийн тогтолцоогоо өөртөө хяндаг болоод түүнийг дараад яг тэрний чинь үр дүн бол гарч ирдэг эдийн засгийн зөв болоод эдийн засаг гэдэг юм яг бодит байдлаа жинхэнэ утгаараа энэ төмөө олондоо өгөөчтэй байдаг. Тэдний ахуй амьдралыг шийдэж идэг. Хүн хөдөлмөрлж чадчихвэл үр дүнгээ хангалттай амсч идэг. Тэр тогтолцоо руу орж чадахгүй тохиолдолд нэг өдөр бид нар бүтэн тэр чигээр шаглагдаж зарагдаад харьяат улс болох байхгүй юу? Яаж тэр улс хараатаас харьяат болдог гэдгийг бол зөвхөн нэг өнөөдөр компани хэмжээнд явагдаад байгаа компани шилжиж байгаа процесс маань сүүлдээ бүтэн Монгол улсын хувьд болчихно гэдэг үдээс ми тайлбарлая л да. Өнөөдөр оюутлогоо гэдэг компаниг анх Фридэн гэдэг хүн авч ирж аваад тэгээд нэлээд бужигнуулж байгаа Рио Тинтод зараад удахгүй Рио Тинтод энийг жинхэнэ долларын эздэд өгнө. Тэр байгалийн байлиг Монголынх байсан уу? Дараа нь гадаадын компани мэдэлд очсон уу? Очсон. Дараа нь бүр шаглагдаад хятадын мэдэлд очсон. Яг энэ чинь нөгөө хараат байж байгаад харьяат болох улсын хэмжээний процессын компани хэмжээнд хэл өмнө واخгүй да. Тэр энэ аюул бол одоо бүр төгс улс төрийн нам гэдэг тогтолцоогоор бид нар чинь хүсээ сүссэн ч тэ өөрсдийнх нь доолын төлөө зүтгэдэг нэг хоёр нам гэдэг нэртэй нэг юм хуурамч тогтолцоог бид нар хийгээд өгсөн байгаа шүү дээ. Коологоор жишээлж тийм коологоор жишээлбэл Монгол ардын кооло нам, Монголын арчилсан Пепси кооло нам аль аль нь бол долларын эзэдийн төлөө зүтгэх бүтцээ институтийн хувьд ярьсан шүү дээ. Тэгээ одоо яг өнөө маргааш нөгөө сонгуулийн ирчихсэн байдаг. Яг харахаар 92 оны үндсэн хуулиар монголчуудад ерөөсө 50 замаар энэ нийгмийн байгууламжаа солих 4 жилдээ болдог энэ сонгуулийн маш ухаалаг сонгуульд нь оролцох юм шиг надад харагдаад байгаа байхгүй жишээ. Нөгөө хоёр коодогийн чинь 20 жил бид нар сонгуултны дараа энэ өнөөдрийн Монголын төр гэдэг байгаа идэвхтэй хэсэгт байж байгаа нэг тань 200 хүн гэж бодъё л да 300 ч гэдэм үү. Тэр хүмүүстээ юу ажиглагддаг гэхээр бид нар л алдаж онсноороо 20 жил явсараа одоо хамгийн туршлагачсан. Биднээс өөр хэн байгаа юм? Мөн үү? Одоо нөгөө гудамжаар дүүрэн байгаад байгаа бага хүмүүс ч орж ир өшөө самраад өшөө гадныхны зууш өгөөш болоод энэ эмх замраагүй байдал үүсээд нь улс чинь сүрчишээ гэсэн юм байнга ярьдаг байхгүй юу? Одоо ингэ сонгуулийн хүмүүстэй ихтэй үгүй байхгүй юу? Харин эсэргээр нүүр тулаад бид нар оюун ухаанаа уралдуулад санаа оноогоо солилцоод нэг ярих цаг болцсон учраас би яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний хамгийн хүсэж зориод байгаа юм маань ерөөсөө энэ 92 оны үндсэн хуулийг л өөрчлөх. Энэ байгаа нөхцөл байдлаа үнэлж үзээд энэ амьдралыг үздэг үзэл бодлоо итгэл үнэмшлээ солих асуудал яригдаад байгаа байхгүй хувьсгал хийдэгт чинь. Өөрөөр бид нар шинээр дахиад галаа авч шинэ амьдрах асуудал яригдж чинь гэсэн үг. Тэр нөгөө ахуй амьдралын гал биш. Сэтгэлийн гал утгаараа байхгүй да. Сэтгэлийн гал утгаараа. Тэгэхээр бид нар үндсэн хуулийг солих өөрчилж монголчуудын шинэ амьдрал эхлээд хараат улсаас харьяат болох уу? Тусгай тогтносон жинхэнэ Монгол улс болох уу гэдэг асуудал чинь гарч байна.
бидний амьдрал, бидний улс үндэстэн яаж амьдрах уу гэдэг үндсэн шаардлагууд байх хэрэгтэй байхгүй. Зарчим. Тийм. Тэрийг бол үндсэн хууль гэж нэрлэх хэрэг байхгүй. Энийг бол одоо чинь одоо их хуульч гэдэг юм уу те. Тэрийг бол Монголд яг жинхэнэ Хуучин нэрээр өгөх хэрэгтэй. хуучин бол одоо чинь цаас хуульч гэнэ үү Тэгээд засагч гэнэ үү те. Их цаац ч гэнэ тэгээд явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээс бол одоо бидний тэр дуурайгаад байгаа энэ Англи улс шүү дээ. Их Британи. Их Британи өөрөө бол үндсэн хууль үүсгэн өгдөггүй те. Тийм. Тэгээд яхаараа бол тэд нар бол одоо чинь одоо чинь гэдэг. Тийм. Бусдад бол үндсэн хуулиар бол бидний чинь дахиад ингээд хэлэх чинь биелжэд 17 дугаар зууны тэр үеэс бол одоо чинь янз бүрийн энэ одоо нууц нийгэмлэг энэ бусад юмнуудаа гаргаж ирсэн гол нэг одоо хүртэл ам бүхтэй маш их далд яваад байгаа юм бол ердөө үзэл баримтлалын удирдлага гэж юм байдаг байхгүй. Зөвхөн тэр улс үндэстнийг үзэл баримтлалаар нь дагуулж удирдах байгаа. Үзэл баримтлалаар. Тэгээд үзэл баримтлалыг нь бол тэр үзэл баримтлалтаа оруулаад ингээ хашаад авахтаа зэрэг чинь тэр ардын яаж дотроо бол тонгочоод тэр зөвхөн болоош шил мөргөж байгаа ялаа мэдлээ. Өсөж болох юм л да. Монгол гэдэг улс бол өөрөө ингэж нэг газар нутаг тийм ингээд цахан маллаад ингээд бусад одоо ч баялгаа бүтээгээ сурч хөдөлмөрлөөд боловсроо сэхээрээд ингээд амьдарч ирсэн байна. Тэгэхэд бол өөр одоо ч голын одоо ч цаана нэг өөр харийн ус байсан гэж бодъё л та. Тэр усууд бол манай баялагийг, манай мал сүргийг хотоодээс хараад ирсэн байхгүй юу? Ийм хэмжээний байна. Тэгэхдээ зэрэг чинь тэр хүн бол бас бодож л дээ. Яаж бол энэ малыг нь авах уу? Яаж бол одоо тэр хүн ардын бүтээж байгаа энэ баялагийг авах уу гэдэг чинь нэг тийшээ бол голд авуулах нэг одоо тийм одоо гүүр хэрэгтэй байсан байхгүй юу? Тэр гүүр л бол үдэл суртал байхгүй юу та. Тэр өөрийнх нь тэр бол одоо ч үдэл суртлыг авсраад бидэрт янз бүрийн бол одоо ч харуулж байгаа, санагдуулж байгаа, ойлгуулж байгаа, төсөөлүүлж байгаа гүүр хийчих байгаа байхгүй. Тэрийг бид нар бол одоо ч яаж зогсоохын тулд ч яах ёстой. Тийшээ гарцсан байж байгаа тэр харийн усуудын тавьсан тэр гүүрийг байхгүй болох ёстой байхгүй юу та. Дэлхийн тод ч тэр гүүрийг байхгүй болгоно гэдэг чинь бид нар бол тэр харийнхан тэр хүмүүсийн тэр үдэл суртлын энэ тавьсан байж байгаа гүүрийг л эвдэн нураах хэрэгтэй. Хэрвээ бид нар бол одоо харийн усуудын үдэл санааг хүлээн зөвшөөрөөд тэр үдэл санааны тэр нүдээр бол одоо чинь өөрийнх нь нийгэм, улс өөрийнх нь амьдралыг хараад ирд юм бол тэр улсуудын ашиг сонирхлын үүднээс л хараад байна гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй юу? Миний одоо ингээд хүмүүсийн орчуулаад байгаа энэ янз бүрийн гадаадын автортай энэ номууд энийг даг гэсэн үг биш байхгүй юу та. Энэнийг бол гадны улсууд яаж бодож сэтгэлд юм бэ? Тэдний хувьд үнэт зүйл нь юу юм бэ? Тэд нар яагаад энэ үйл ажиллагааг явуулаад байгаагийн цаатлын зорилго сэтэл нь юу юм бэ гэдгийг олж хараад тэгэл энийг ингээд цааш нь тавиад тэгэл өөрийнхөө байдаг юм бэ. Тийм шүү дээ. Тэрийг орон тэгээд биднэрт бол тэртээ тэргүй манай ард түмэнд бол уламжлаад ирсэн энэ түүхэн бол энэ одоо ертөнцийг үзэх түүхэн амьдрал хандах энэ гүн ухаан байж байгаа учраас бид нар тэрүүгээрээ л өөрснийхөө имийг өөрснөө хийгээд өөрснөө тэр хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Алдсан онсонч байсан. Бид нар ингээд ойрын түүхэн үзэхээр л хүннийг үеэс авахлаад монголчууд нэг 400 орчим жилийн давтамжтай сэргэн мандат буураад ингээд яваад байгаа байхгүй юу? Их Монгол улс байгуулагдсанаас хойш 800 жил болж чинь дундхийнхын сэргэлтэн юу юм бэ манай хоолой хүртэл гайхаад байдаг. 100 гаруй хамт ус бол агуу том хамт ус шүү дээ. Ингээд явлаа. За одоо ингээд яг энэ сэргэлтийн мөчлөг бид нар орж ирж байна. За энэ их мөчлөгийн дундуур ахаад бага мөчлөгүүд бас хавьж одоо ганцхан сургамж авсан байна. Ерөөсө бүх юмыг авахдаа Монголд яаж таарч байна, Монголд ямар ашигтай байна. Монгол энэ орж ирснээр бидний юм төрөхгүй гэдгийг л байнга тооцож энэ Монгол суурин дээр л авах ёстой юм байна. Тэ? Тэрнээс бид нар либерализм гэдэг юм байна. Либерализмд орчих юм бол Монголын аюулгүй байдал баталгаатай болно, тусгай тогтмол баталгаатай болно. Бид нар хөгжинэ гэж бодох бол худлаа юм байна. Коммунизм гэдэг юмөр орчих юм бол Монгол хүн баян жинглэг энэ худлаа юм байна. Буддизмээр орчихоор монголчууд ийм амар амгалан 50 ус бол энэ худлаа юм байна. Эдгээр л Монголд ирж суух юм бол бид нар тийм сайхан Монгол гэхдээ ийм гайхамшигтай нийгэм байгуулах болцоо байжээ гэж. Хоёрдугаар Ленин зөвхөн яхад би цаа уншиж байгаа байхгүй. Империализм бол капитализмын сүүлчийн шатмон гэдэг тийм. Энэ яг юу гэсэн үг гайхаад байсан чинь. Одоо неоколоничлал гэдэг бол ерөөсөө империализм шүү дээ. Импери болж байгаа. Тийм мөнгөний импери болж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр чинь сүүлчийн шатандаа хүрэхээр энэ жижиг буураа орнууд энэ баг ард түмнүүдээс шулуун болжоод эцсийн шатанд хүрээд тэгээд нуун унах ёстой гэсэн тэрийг л хэлсэн байгаа.